Ойлгох хэрэгтэй 12 зүйлс. 1. Ялж байхдаа амаа ханих. 2. Бусад хүмүүст төлөвлөгөөгөө битгий хэл. Үр дүнг нь хүлээхдээ тэд анзаардаг. 3. Хизээч битгий өгсөн зүйлээ авна гэж хүлээ. Хүн болгон чиний тусыг санахгүй. 4. Чи өдөр болгон сэрэхтэй, өчигдрөөс илүү болох боломжтой. 5. Талархаж сурах хүртлээр хизээч хүссэн зүйлсээ авахгүй. 6. Заримдаа чиний барих гэж байгаа зүйл, чиний орхих ёстой зүйл байдаг. 7. Хэрв чи үнийг нь харахгүйгээр хүссэн зүйлээ авахыг хүсвэл цаг харахгүйгээр ажил. 8. Бурхан чам руу ямар нэгэн шалтгаантай хүмүүс явуулдаг. Тэгээд илүү сайн шалтгаанаар алга болгодог. 9. Хэрв чамд үн цэнтэй зүйл байхгүй байсан бол чөтгөр чам руу ингэж хүчтэй дайрахгүй байсан. Хулгайч хоосон байшин ухдаггүй. 10. Чи өөртөө тохирсон зүйлээ хийж эхлэхэд олон хүмүүсийг гомдоох болно. 11. Өөрийнхөө ирээдүйн зорилгоо хөөхөд чи олон найзуудаа алдах болно. 12. Амьдрал хизээч амархан болдоггүй. Чи зүгээр л илүү хүчрэхэг болдог. Хэрв энэ хүртэл үдсэн бол баяр хүргэе. Танд манай пэйж туслаж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй нэгдэхийг хүсвэл фоллоу хийгээрэй.